Бид уян сумын баялаг бүтээгчид. Би уян сумын баялаг бүтээгч. Монгол гэрээ Монголын баялаг. Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг Өөрхангай аймгийн 30 усмаас эхлүүлсэн аяллаа үргэлжлүүлж энэ удаад аймагта хүн ам газар нутгийн тоогоор эхний 2-т ордог уян сумын баялаг бүтээгчид тэдний хийж бүтээж байгааг үзэж та бүхэндээ танилцуулахаар хүрэлцэн ирээд байна. Өөрхангай аймагт сум хөгжүүлэх сангийн 6 тэрбум орчим төгрөг 1100 орчим жижиг дунд бизнес эрхлэгчдийн гар дээр эргэлдэж байна. Тэндээс 300 орчим сая төгрөг уян сумын 150 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдийн амжиргааны их үүсвэр болж байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэгч нарын маань одоо баг 80 орчим хувь нь хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Ер нь эхний 4-5 жилд бол энэ чиглэлийг бол барьж ажилласан нь бол одоо харагдаж байгаа юм л да. Аймгийн хэмжээнд нийтдээ 6 орчим тэрбум төгрөгийн сум хөгжүүлэх сангийн зээл бол эргэлдэж байна. Нийтдээ 4200 орчим иргэнд бол бид нэр энэ зээлийг олгосон. 11 орчим мянган ажлын байр бол бий болсон байгаа. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хувьд бол мөн ялгаагүй нэг 7 тэрбум орчим төгрөг эргэлдэж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд бид нар бас нэг 2000 орчим ажлын байрыг бол одоо сүүлийн 2 жилийн судалгаагаар бол 2000 орчим ажлын байрыг бол бий болгосон байна. Угаас одоо нийтдээ нэг 150 гаруй зээлдэгч байгаа тийм ээ. 150 гаруй зээлдэгч сүүлийн 3 жилийн хугацаанд 150 гаруй зээлдэгч 300 сая төгрөгийн зээл авчаал ажиллаж байгаа даа. Уян сум тэргүүлэх чиглэлээ гарган газар тариалан, хүнс хөдөө аж ахуй гээд олон чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Эндээс эхний ээлжинд уяг талах нарийн бовны цехийг онцоллоо. Уяг цехийг үүсгэн байгуулсан Отгон сүрэнгийн энэ бүсгүй өмнө нь хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байжээ. Ингэхдээ талах нарийн бов хамгийн их гүйлгээтэй хизээч эрэлт нь буурахгүй бүтээгдэхүүн гэдгийг олж хараад өөрөө цех байгуулах санаагаа гаргасан байна. Ингээд 2009 онд сум хөгжүүлэх сангийн зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Жижиг энэ нарийн бовны цехийн байгууллагатай би ихлээр хүнтэй хамтарч ирсэн. Хүний тоног төхөөрөмжн дээр би нэлээд бэрхшээлтэй талдаа байгуулж эхэлж ирсэн. Хүний тоног төхөөрөмжн түрээс төлдөг, байранд түрээс төлдөг эхэлж ирсэн. Тэгээ ерөнхийдөө тэндээс би за энэ талах нарийн бовны цехийг байгуулж ажиллахад бол ер нь бол боломжтой юм байна. Тэр дундаасаа өөрийнхөө ажлын байранд өөрийнхөө тоног төхөөрөмжөр гэж бодоод өөртөө зэрэг гаргаж би анх нэг шарах шүүгээ нэг зургийн машинтай ажиллаа эхэлжсэн. Энэ явц дундаа би уг нь бол бас нэг юмны хүнсний үйлдвэрийн ажиллаж исэн 4 төрх байсан болохоор би нарийн бовны дамжаа сургалтанд явал тэгэл өөрийг нь бас нэлээд гайгүй хөгжүүлсэн. Тэгтээ бол их талдаа би бас өөрөө технологи гаргах дуртай ш. Одоо тэрээр өөрөөсөө гадна 4 хүнийг ажлын байраар хангаж 2 төрлийн талах, 3-4 төрлийн боорцог, жигнэмэг, бялуу хийж сумынхаа 30 гаруй дэлгүүрт түгэлт хийж, сургуулийнхаа үдийн цай хөтөлбөрт нийлүүлж байна. Цэх өдөрт 1000-аас 1500 ут боорцог, 400-аас 500 орчим далах борлуулдаг байна. Нэлээд олон нэр төрлийн үйлдвэрлэж байгаа. Талхаан гэхэд 2 нэр төрлөөр байнгын өдөр тутамдаа. Боорцгон бол 1 хоноод, чанамал боорцог бол 2-3 нэр төрөл. Өвөл бол шинжлэлийн үеэр бялуу бол манайх нэг 300-аас 400 бялуу бол гарна шүү. Хэвийн бов үйлдвэрлэн захиалгаар бас хэмжээгээр үйлдвэрлэхгүй дандаа захиалгаар нэг 1000 гарan 2000-аад нэр хэвийн бов үйлдвэрлэлчтэй. За тийм миний зөвхөн өдрийн дундаж орлого нэг 300-аас 400-ийн хооронд байдаг шүү дээ. Тий. Тэгээс хард нэг 10 гаруй сая төгрөг би хичээл цуглаад ирэхээр энэ зэрэгэлдэх тархицсан руу өгчүүлдгийг авдیں۔ Ийшээ 60 км-ийн зайтай аслагдсан манай сумын нэг баг байдаг жаргалантын баг сумын дайтай
баг байдсан шүү дээ. Аюу том сургууль Монголд. Тэнд бас би талхаа нийлүүлдэг, бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэгээд тэр байтхан манай дэлгүүрүүд тэгдэж шүү дээ. Хотон сар ихчээ таны талхыг хот руу зөөгөөд байх юм. Танай талхыг аюу гоё гэж байна. Цээж мэж хорсгодгоо гээд хот руу зөөгөөд байх юм. За би гэрт байдаг баснда ажилгүй. Тэгээ 2 жилийн өмнө орсон. Тэгэхээр 2 жил ажиллаж байна. Гоё шүү дээ энэ ажиллах чи айгүй гоё. Хүмүүст ингээл идэж уух юм бүтлгүүрээр тарааж байгаа юм чи айгүй гоё. Айгүй гоё ажил гэж баярлалаа шүү дээ. Одоо ингээл технологи хийн, зөвхөн ганц уурна бүх юм хийндэ. Хүчин чадлаар ажиллахлаараа одоо талах гэрэл нэг 3-аас 400 талах гаргана. Борцог нь болохоор нэг 130-40 борцог гаргах чадaltaй байдаг. Эдний талах нарийн боовыг сумын иргэд мэддэг болсон учраас байнга захиалж явдаг байна. Дэлгүүрийн худалдагч нар ч амт чанар сайн, худалдан авалт сайтай байдгийг шагшин магтаж байсан юм. Харин отхон сүрэн борлуулалт түгээлтийн ажиллаач өөрөө хийдэг байна. Нэг үсэнд хараа штэ. Би чинь нэг ачаараа энэ хөөрхөн хөхөн машин чинь бас миний нэг амьдрал штэ. Тэгээ энэнд чинь би чи одоо савлгаатай бүх юмнуудаа ингээл хэвээр ууд шуудаандаа хийгээл юмдаа хийгээл лав нэг 500-аад нэр төрлийн бүтээгдэхүүн ачиж штэ миний машин чи. Нэгэнт хүн худалдаа 8 хийж байгаа юм чинь бас сайхан зан хайцаатай байх хэрэгтэй. Тийм ээ. Хоёрдугаарт би бол энэ миний энэ сайхан ажил миний аав ээжийн, миний нутаг уул усны, миний нутгийн ард түмний хишиг уян гэж би бодож явдсан штэ. Тий. Тийм ч болоод миний энэ ажил өөдтэй өнгөтэй өөдрөг сайхан явж байгаа. Тэгээ хүн хооллол буянтай сайхан л ажил байд юм байна. Өдөртөө бараг гүйлгээтэй. Өдөртөө бараг дуусна. Тэгээд өдөр бол авдаг. Энэ Гүйлгээ сайтай. Иргэдийн тэр ам сайтай гэдэг юм байна. Иргэд бол тэгэл байнгын өдрийг хэрэглээ штэ. Өдөрт бол тэгэл өдөр болгон давандаа бараг. Хөтлөгчтэй сэтгэлээр нь сайн штэ. Анги ерөөсөн нутгийн брэнд ерөөс их гоё талах гэл. Талах орцыг өөрсдөө хэрэглэндээ. Тэгээ манай уягийнхан бол ерөнхийдөө энэ үеийн талах борцог 2 янзын талах борцгийг бол ерөөсөн анги хэрэглэсэн. Тэгээ 3 дэлгүүрээр бол одоо дөрвөлжин талах, чихргүү талахыг одоо өдөрт одоо 20-оос ер нь башгүй нэг дэлгүүр нь. Тэгээд өзөмтэй талахыг бол бас гурлан дээр доотлол нь 10-аар. Тэгээд борцгийг бол тэгэл савна 10-15. Нутгийнхаа ард түмний тусламж дэмжлэгээр ажил амьдрал нь үдий зэрэгтэй амжилттай яваад талархаж явдгаа хөөчлөх уяг цехийн дарга отхон сүрэн бидний нэвтрүүлгийн багийнханд ч талархал дэвшүүлсэн юм. Эндээс бид дараагийн баялаг бүтээгч болох Уянгур тавилгын үйлдвэрээр очлоо. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрийн удаад Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг Уянгур модны үйлдвэрийг онцолж байна. За Уянга сум бол модны үйлдвэрлэлээр алдартай. За тэр дундаа Уянгур модны үйлдвэр бол модыг орчин үеийн одоо технологи ашиглан үйлдвэрлэдэг гэдгээр их онцлог юм а. Ингээ мэдээллийн дэлгэрэнгүй нэвтрүүлгээр үргэлжлүүлэн хүргэе. 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус үйлдвэрийг Батгэрэл Майдаржав 2 найз хамтран үүсгэн байгуулжээ. Батгэрэл гэрээрээ мужааны ажил эрхэлдэг байсан бол Майдаржав Солонгос улсад 5-аас 6 жил ажиллахдаа тавилгын үйлдвэрт ажиллаж байжээ. Ингээд тэд хамтран үйлдвэр байгуулах санал гаргаж тавилга үйлдвэрлэж эхэлсэн байна. Манайх нэг энэ модны үйлдвэрлэлд байсан. Одоо манай уянга чинь нөгөө уянгийн тавилгын үйлдвэр гэж урд нь байсан байхгүй. Тэгээ одоо бол байхгүй болсон. Тэгэхэд тэр үед би нэг 2 жил ажиллаж ирсэн. Тэндээс л ерөнхийдөө би их усүрийг сурч эхэлсэн. Эхэлж явах үед бол бид нарт одоо манай найз бол энэ байраа барьдсан байсан. Тэгээ одоо энэ байр маань барьдсан гэж шал малын сутгаагүй. Тэгээд нэг шороон дараа энэ өөрөө нэг ойр зүр юм хийгээд ингэж байдаг байсан. Тэгээд юм хийхээр хөрөнгө мөнгө бүх юм дутагдаад байдаг тий. Тэгээд хоёулаа хамтарч ажиллаа. Би бол болохоор нөгөө хотуурэ байнга явдаг нөгөө бараад татах гад байнга явдаг байхгүй. Тэгэхээр би бүх материалыг цуглуулж өгдөг. Ингээд юугаар хангадаг. Тэгээ анх одоо юуны хөвсөрийг юунаас авсан бэ гэхээр тэр чинь сум хөгжлийн сангаас 18 сая төгрөгийн зээл авсан. 16 настайгаас аваагийн дагас сурсан. 16 настайгаас манай энд нэг л тунд
том үйлдвэр байсан. Модон цэг гэх том үйлдвэр. 30 гаруй ажилчинтай. Тэнд анхалж ажилд орж эндээс ажлыг гаргах гэсэнтэй. Тэгээд үүнээс хойш би тасралтгүй явж байгаад 2005 онд Солонгос руу гараад 6 жил тавилга үйлдвэрүүд ажиллаж хахад ирсэн. Эдний үйлдвэр сум орон нутгууд дундаа томоохонд тооцогдох үйлдвэр болжээ. 8 хүнийг ажлын байраар хангасан тус үйлдвэр тавилгыг орчин үеийн загвар хийзээр хийдгээр онцлог. Иргэдийн захиалгын дагуу бүх төрлийн модон эдлэл тавилга үйлдвэрлэн гаргаж байна. Хийдэг чиглэлийн болохоор гэрийн одоо Монгол гэрийн бүрэн тавилга, Монгол гэрийн одоо ийж бүрэн одоо гэрийн мод тэр бүгдийг одоо үйлдвэрлэдэг. Тэгээд бас орон сууцны одоо тавилга, галдгооны тавилга, тэгээд одоо юу ханы стинг, ор, тэгээд одоо үүдэн нэг үлгүүр мүлгэр гэдэг чтэй. Тиймэрхүү ширээ сандал гэл бүхэл төрлийн юм ер нь хийн. Тэгээд хүмүүсийн захиалгыг аваад захиалгын дагуу одоо яаж хийх вэ? Ямар ор үүстэй байх вэ? Ямар материалаар хийх вэ? Хүмүүсээс нь сонгуулж аваад хийдэг. За орчин цагийг гэхээр MD, DSP, шахмал хавтангууд загварын сэдв өөрчлөлгөө одоо авангард загварууд байна. Тиймэрхүү мэтлэнгээс их сурсан да. Одоо эндээ бол анхандаа би болохоор Монгол аргын мужаач юм байлаа би. Одоо Монгол аргын хөдөөний арга гэсэн үг шүү дээ. Одоо тоон хаалга багна авдар гэх мэтчлэнгийн. Ийшээ явж ирснээр Солонгос явж ирснээр бол орчин цагын тавилга юу вэ гэхээр ханы стен гэх мэтчлэн телевизийн суур одоо тэгэл бүхэл төрлийн тавилга хуалга тавилганаас гэсэн бас манайхан хийж ил байгаа. Захиалгын дагуу. 3 жилийн өмнөөс нэрүүл сэтгэж бодож байгаа юм. Янз бүрийн ажил хийжсэн өдөрс малсан, уурхаад хүн машин механизм барьж ийсэн. Тэгээд сүүлийн 3 жилийн нэрүү ингээл үзэж. Тэгэл яг өөрийн нэг жоохон сонирхол юу байдаг юм одоо. Тэгэл хүмүүсийн заасныг л сурхал санаатай л төвжээд байгаа шүү дээ. Одоо би энэ үйлдвэрт Думажанаар л ажиллаж байна. Уг нь мал малж ийсэн. Одоо л сураалга энэ орчин үеийн тавилгыг би ерөөс хийж өмнө үзээгүй. Одоо энэ жил сураалгад нэртэй ингээл энэ айцтайгаа хамтраалаа. Арах хэлнэр. Нуурын бас яг юм хийдэг байсан. Тэгээд тэрүндээ бас тэгээ тэр үед нав юм хийж байгаа үед бол багц төгөөрөж гэдэг юм байдаг байсан. Дандаа гараар хийдэг байсан. Тэгээд одоо бол дандаа ер нь бүх юм багцсан доорс. Бүх төрлийн юм дээрсэн багц яруу дээрсэн гараад ирдэг. Халтарсан. Тэгээд нэг хэсэг яг бодолтой байсан. Одоо бол гай. Мөн саяхнаас эхлэн төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүргэд хаалга, гэрийн хаалгагч төмрөөр хийдэг болжээ. Төмөр хийсэн нь болохоор одоо манай сууцны төмөр хаалга, гадна талын төмөр хаалга. Тэгээ бас Монгол гэрийн хаалгыг энэ жил бас төмрөөр хийж үзсэн. Тэгээ тэр бас хүмүүст их таалагдаж бас нэлээд захиалгатай байгаа бас тэрийг хийж байгаа. Тэгээд хашааны нөгөө гэрийн хашааны гүйдэг хаалга хийдэг. Энэ төмөр хаалга хэлээд ах л одоо тэгээ заваран гаргаж ирсэн л та. Тэгэл бид тээр хийж үздэг үүрэгтэй тэгэл нэмж хасах юм бол тэгэл нэмэл. Тэг үзэмж гоё үзэмжтэй тэгэл бас санаа өгсөн л доо. Би одоо энэ төмөр хийцгийг зунд носч таа явж дээ. Зундаа төмрөөр юм. Төмрөөр яг юу хийж вэ? Хашааны яадаг, башингийн яадаг. Тэгээд цэцэрлэг төрөөд ингээ хашаа машаа. Цонхны хангаас тэг хоёр зүр. Хоёр ч одоо өмнө гагнуур угнаас хийж чаддаг байсан чи. Тэгээ энэ өвдөрт ч угаасаа юу багж жагтаа харьцаад мэдхгүй би чинь хотод нэг барилгын юугаас өгсөөд тэгээд нэг ирч хийдэгчсэн. Тэгээд тэр гагнуурын юунд сурснаа одоо хаадаг маатаа төмөрөөр бүх юм хийж чаддаг болсон. Тус үйлдвэр дангаанц захиалгаас гадна хүн хүч сайтай учраас тавилгыг ихээр нь үйлдвэрлэн гаргаж өөрийн гэсэн борлуулалтын дэлгүүртээ худалдаалдаг байна. Одоо ажиллаад 2 жил болж байгаа. 2 жил болж байгаа. Борлуулалт бол ерөөсөө хэрэгцээ их. Намрын үйлдвэрлэл ерөнхийдөө л 100 намар ерөнхийдөө л ерөн үйлдвэрлэл болгонд дөө. Үүний хувьд бол ер нь гайгүй шүү. Зах зээлийн үнэтэй ер нь л гайгүй. Уянгур үйлдвэрт дангаанц сумаас нь биш, зэрэгэлдээх 5-6 сумаас захиалга ирдэг учраас үйлдвэрээ улам өргөжүүлэхээр төлөвлөн үйлдвэрийн байр хүртэл барьж байгааг хэлж байна.
Иймхүү уянга суманд томоохон тавилгын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Монгол уянга хийцийн цоохор гэр дагнуурладаг бас нэгэн үйлдвэр эрхлэгч байдаг нь Батүлзий. Тэрээр 1990 хэдэн оноос хойш их нэртэйгээ хоёул гэрийн мод урлаж мод ирээлж байна. Хэтэ гэрийн модоор алдартай уянга сумынхны уламжлалыг хадгалсаар явна. Завууданд ажиллаж байхад нэг сүүлрүүгээ нэг оршоол гэдэг юм бол хийчихсэн баг. Оршоол гэж. Модоор. Тэгээд тэрнээс ягаал оршоолоос ягаал ховоор хийсэн бод. За би бол өөрөө бол модоор өөрөө юм хийж хийн. Манай гүш бол боддог байсан. Манай сүүлийн үед бол манай нэг хөөхд манай их боддог. Нэг эрэхтэй эсвэнд бас мод хийдэг байсан. Одоо уур хатах ажиллаж байгаа. Манайх уянга гэрээ мод гэж алдарсан газар юм чинь тэгэл тэрнийхээ юугаар туслах үйлдвэр тэгэл урт чинь нөгөө юу модон цех мэк гэл байсан тэгэл тэрнийхээ юугаар л тэгэл туслах үйлдвэр гэж байж хахад би хийчихсэн. Угаасаа л хийдэг байсан тий. Тэгэл 20 жил ажиллаа 4 хүүхдтэйгээ би тэтгэврт гарсан байхгүй. Манайх дандаа захиалгаар. Ерөөс олсод одоо хаацын хин тэгэл жаргалан тэгэл бөөрөлжүүд ингээл энэгээр байгаа олсоо тэгэл манайхыг сураад захиалгаа гөлгөрөөд итти. Энэ манай хэрэгс дандаа захиалгаар хийчихдээ. Одоо эдгээр дандаа захиалгатай гэрээ. Аль өрнөлт нэгдлийн үед будагчин хийж байсан түүний гэргийн модог хийлэх, цавхарлах ажлыг хийдэг бол өөрөө гэрийн модог хийж, урлах ажлыг хийдэг байна. Хаяада хүү охин хоёр нь мөн тусалдаг байна. Харин хөдөөнийхэн одоо ч Монгол гэрээ хэрэглэсээр байгаа учраас гэрийн модны захиалга борлуулалтын хувьд санаа зовох зүйлгүй гэдгийг тэд хэлж байсан юм. Гэрийг бол барихгүй жил гэж байхгүй. Жил болгон л ерөөсө 20 минут тэгэл залууд үзүүлгээр ирж байна. Тэгэл ерөөсө хаяхгүй тэгэл хийгээл энэ дээр үед модон цех гэж бас энд уянгад. Тэрнээс аваад хийдэг байхад дээр уянгийн гэрээ ингээл хийдэг гэсэн шүү дээ. Одоо тэр үргэлжлэл одоо хэдэн хүч хийж л одоо гадны одоо аймгаас ч юм уу сумаас ч ирж байгаа. Манайх шиг тэгэл өвгөн цахилгаан багчтай хийжтэй. Манай нөхөө бодно би бодно тэгээд бид. Иймхүү Монгол уламжлалаа хадгалж Монгол мужааны бурхан ухааныг өвлүүлсээр яваа. Батүлзийгийнхөөс гарч бид дараагийн үйлдвэрлэл эрхлэгчдэр болсон нь Чамбаа салооныхан. Салооныг үүсгэн байгуулсан амар жаргал гिचийн төсвий өмнө нь Монгол Кэстемс үйлдвэрт 6 сар орчим ажиллахдаа хувцас урлалын талаар баггүй мэдлэг хуримтлуулж авчээ. Ингээд сум орон нутгатаа ирж Чамбаа салооныг ажиллуулж эхэлсэн байна. Манай чинь бизнес хөгжлийн төвтэй болохоор бас ч гэж нөгөө түрээс харьцангуй хямдхан. Тэгээд түрээслэл энд ч орж ирэл тэгэл тоног төхөөрөмж гэдэг юм бол ер нь байгаагүй шүү дээ. Тэгэл нөгөө гар үйдлийн машин, тэгэл хэрэгсийн машин нэтрийн байгаагүй. Тэгэл 2012 онд тэгэл бүтэн жил шахуу баг тэгэл тийм тоног төхөөрөмжгүй ч юм уу материал хомсгон тэгж ажиллаж байгаа. Тэгэл 2012 онд төсөл бичиж өгөөд хөдөлмөрийг хэлцэд бичиж өгөө. Тэгээд төсөл тэмцсэн. 5 саяын төсөл бичиж өгөө. Тэгээд 2 саянд ирсэн. Би чинь 10 сараас хойш за 1 сар хүртэл ер нь бол тэгээд нэг за таньдаг мэддэг хүмүүс л хийлэгдэг байснаас биш бол тэрнээс бол нэг тэгж байн хүмүүс хийлгээд иддэг байсан. Тэгээд цагаан сарын үеэр чинь айгүйх ойдлогтой байдсан шүү дээ. Тэгээд цагаан сарын үеэр л ер нь хүмүүст танигдчих эхэлсэн тий. Салон гэдэг утгаараа данганц хувцас хийх биш, хувцас засварч давхар ажилуулдгаар мөн онцлог. Түүнчлэн Монгол дээлийг орчин үеийн хэв загвар тавруулахаас гадна бүх төрлийн Европ хувцас шийдэг байна. Яг хоо миний бодлоор бол цехээс ялгаатай салон болоод нөгөө гоёлын хувцас төлхөө хийдэг. Тэгээд ер нь бол ганцхан төрлийн хувцас биш. Тэгээд гоёлын хувцас, үндэсний хувцас, тэгээд дөрөмт хувцас. Ер нь хувцас болгоны хийх юм л
ялгаатай л гэж үздэг л дээ. Бас ч гэж ажлын байр ер нь бол олдох нь боломжтой л да. Ер нь л ажилтай байх боломж л ер нь бий. Жишээ нь одоо уурхай утгаа гэрээ хийгээд ажлын хувцас хийх ч юм уу, тийм ээ. Тэгэл одоо сургуулийн хувцас, дүрмд хувцас тийм ээ. Энэ ер нь бол байгууллагын дүрмд хувцас ч юм уу тиймэрхүү хийгээд цаашдаа ажиллаад авах боломж л байгаа. Энэ мэт маш олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид баялаг бүтээгчид тус суманд байгаа учраас бид төлөөлөл болгон 4 газраар орсон нь. Харин тус сумын тэргүүлэх чиглэлээ тодорхойлон цаашдаа фермер, туслах аж ахуй, оёдол, талах нарийн бовны чиглэлээр түлхүү хөгжүүлэх бодлого тусган үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгааг хэлж байна. Манайх болохоор одоо эхлээд зээл олохдоо тэргүүлэх чиглэл гэдэг одоо жил болгон баталдаг. Тэрнийхээ дагуу одоо зээлээ одоо төсөл аваад тэгээд төслөө сонгон шалгаруулж одоо зээл олгодог байгаа. Тэгээд зөөлөн оёдол, тэгээд Монгол хутал, Бурайд хутал, гэр ахуй оёдол одоо цаан бүрээс эсхий тэгэл ерөөдөө тэр чиглэлээ одоо түлхүү барьж байгаа. Тэгээд бас нөгөө нэг юу аялал жуулчлал руугаа бас хандаж бас аялал жуулчлал эрхлэгч байгаа тэр хүмүүс бас зээл олгохоор бас тэргүүлэх чиглэлдээ тусгасан байна. Төрлийн зээл тусламжийг бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэхэд чиглүүлэх. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг ажлын байраараа үйл ажиллагаа явуулах одоо байраар хангах. За дээр нь бол мөн одоо жижиг дунд үйлдвэрлэл бий болгоод одоо ажлын байрыг олноор бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдэд бол бас тодорхой хэмжээний хөнгөлтүүдийг үзүүлэх ийм одоо чиглэлүүдийг барьж ажиллаж байна. Ийхүү бид Өөрхангай аймгийн баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгчдийг танилцууллаа. Харин дараагийн нэвтрүүлгээр Өөрхангай аймгийн Арвахир хотын хамгийн том хүнсний үйлдвэрүүдийн нэг Дэлгэр хүнс компани үйл ажиллагааг танилцуулах болно. Бид Уян сумын баялаг бүтээгчид. Би Уян сумын баялаг бүтээгч. Монгол гэр Монголын баялаг.